харилцаа холбооны зохицуулахаараа үзүүлж байна. Шуудангийн үйлчлэгээ эрхлэх, тусгай зөвшөөрлийн хүсэлт гаргах заавар зөвлөмж. Үйлчлүүлэгчээс илгээмжийг хүлээн авч шуудангийн сүлжээгээр дамжуулан хаягдсан эзэнд нь хүргэх нэгдвэл үйл ажиллагааг шуудангийн үйлчлэгээ гэж нэрлэнэ. Энэхүү үйл ажиллагааг зөвшөөрлийн тухай хууль заасан улс хооронд болон дотоодын шуудангийн үйлчлэгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд эрхлэнэ. Шуудангийн салбарт үйлчлэгээ эрхлэгчид харилцаа холбооны тухай хууль, шуудангийн тухай хууль, зөвшөөрлийн тухай хууль, улс хоорондын үйлчлэгээ эрхлэх бол гайлын тухай хуулийг тус дагаж мөрдөн. Шуудангийн тусгай зөвшөөрөл хүсэгчид тавих ерөнхий шаардлага болон бүрдүүлэх баримт бичиг. Тусгай зөвшөөрөл хүсэгч нь албан ёсны хуулийн этгээд байх, татвар төлөгчөөр бүртгүүлсэн санхүүгийн чадвартай байх. Холбогдох хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл авахд дараах баримт бичгийг бүрдүүлсэн байх. Бүрдүүлэх материалыг наривчлан авч үзвэл хуулийн этгээдийн дэлгэрэнгүй танилцуулга, хүний нөөцийн чадварын мэдээлэл, үйлчилгээнд ашиглах техник, тоног төхөөрөмжийн мэдээлэл, эдийн засгийн тооцоо судалгаа, үйлчилгээ эрхлэх зорилттой зах зээлийн судалгаа, санхүүгийн тооцоолол, санхүүгийн чадварыг нотолсон баримт, шуудангийн үйлчилгээний үн тарифын тооцоолол, шуудангийн үйлчилгээнд ашиглах стандарт хангасан анхан шатны маягтууд, шуудангийн илгээмж хүргэх хугацаа, шат дамжлагын зураглал, ажлын байрны зохион байгуулалтын зураглал, цаашдын төлөвлөлт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа болон үйлчилгээний аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө, шуудан илгээмжийн хадгалалт, хамгаалалт, ажлын байрны аюулгүй найдвартай байдал, камержуулалт, харуул хамгаалалт, галын гамшигын үеийн аюулгүй байдал. Хэрэв та улс хоорондын шуудангийн үйлчлэгээ эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэх бол гадаад улсад хамтран ажиллах хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон хамтран ажиллах гэрээний хуулбарыг нэмж бүрдүүлэх шаардлагатай. Тусгай зөвшөөрлийг шийдвэрлэх процесс, хугацаа. Хүсэлт гаргагчийн ирүүлсэн баримт бичиг дутуу тохиолдолд баримт бичгийг нөхөн бүрдүүлэх талаар 2 хоногийн дотор багтаан хүсэлт гаргагчид мэдэгдэх бөгөөд нөхөн бүрдүүлэх хугацаа 30 хүртэл хоног байна. Энэ хугацаанд баримт бичгийг нөхөн бүрдүүлж ирүүлээгүй бол хүсэлт гаргаагүй тооцно. Тусгай зөвшөөрөл хүсэгчийн бүрдүүлсэн материал хууль заасан нөхцөл шаардлагыг хангаж байгаа эсхийг магадлан шалгахад ажлын 10 өдрийн дотор байна. Ирүүлсэн баримт бичиг магадлан шалгах ажиллагааг дусснаас хойш ажлын 5 өдөрт багтаан зөвшөөрөл олох эсэх шийдвэр гаргана. Шийдвэр болон улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ, төлөх хугацааны талаар тухайн шийдвэр гарсан өдөрт багтаан тусгай зөвшөөрөл хүсэгчид мэдэгдэнэ. Шийдвэр гаргасан өдрөөс хойш 5 хоногийн дотор зөвшөөрлийн баримт бичгийг тусгай зөвшөөрлийн хүсэлт гаргасан этгээдэд олгоно. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд эрх бүхий этгээдийн нэр, эрх бүхий этгээдийн шийдвэрийн нэр, огноо, зөвшөөрөл эзэмшигчийн нэр хаяг, эрхлэх үйл ажиллагааны нэр, зөвшөөрлийн хугацаа зэрэг 7 төрлийн мэдээлэл агуулна. Харин зөвшөөрөл олохоос татгалзсан бол мэдэгдэл гарснаас хойш ажлын 2 өдрийн дотор бичгээр эсвэл цахим шуудангаар дамжуулан хүсэлт гаргагчид хүргүүлнэ. Тусгай зөвшөөрөл хүсэгчийн гаргадаг нийтлэг алдаа. Үүнд шуудангийн үйлчилгээтэй холбогдлгүй мэдээлэл зах зээлийн судалгаанд оруулах, санхүүгийн чадварыг нотолсон баримт ирүүлэхгүй эсвэл дутуу ирүүлэх, шуудангийн үйлчилгээний үн тарифыг алдагдaltaй тооцоолох, задаргааны мэдээллийг хавсаргаагүй байх, үйл ажиллагаанд оролцох мэргэжлийн хүний нөөцийн нотлох баримт мэдээллийг ирүүлэхгүй байх. Зорилттой зах зээлийн судалгаанд хугацаа хоцорсон статистик мэдээлэлд дүгнэлт хийх, өрсөлдөгчийн судалгаа, үйлчилгээ үзүүлэх хэрэглэгчдийн судалгааг орхих нь нийтлэг байдаг тул та эдгээрийг анхаарч мэдээллээ бүрэн гүйцэд илгээгээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг crc.gov.cg болон 976 11 30 42 58 1800 1858 утсаар холбогдож авах боломжтой. crc.gov.cg